Бүгд найрамдах Болгар улсын ерөнхийлөгч Расин Пилевнилиевийн Монгол улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр орны бизнес форум боллоо. Форумыг хөрөнгө оруулалтын газар Бүгд найрамдах Болгар улсын ажил олгогч эзэдийн холбоо хамтран зохион байгуулж харилцан ашигтай ажиллагаанд тулгуурлах саналуудаа хуваалцлаа. Хэдийгээр 65 жилийн хамтын ажиллагааны түүхтэй хоёр улсын харилцаа социализмаас хойш суларсан ч төрийн тэргүүнүүдийн харилцаа айлчлал дахин шин түвшинд сэргэх боломжуудыг нээж байна. За Болгар улс Монгол Европт хүрэх гарц, харин Монгол улс Болгарыг Оросын холбооны ус Бүгд найрамдах Хятад ард улсад гаргах үүд учраас бизнесийн орчинд хамтарсан үйлдвэрлэл эрхэлж том зах зээлд хүрэх саналыг хоёр талаас дэвшүүлж байна. Монгол улсын засгийн газрын хувьд Монгол Болгарын бизнесийн аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих, шинэ технологиг суурьшуулах, шинэ зах зээл рүү гарах та бүхний хичээл зүтгэлийг Монгол улсын засгийн газар бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгээ ерөнхий сайдын хувьд та бүхэнд илэрхийлж байна. Болгар улс Монголын Европ дахь хамгийн сайн найз гэж Монгол улсын ерөнхийлөгч элбэгдэрч тус улсад төрийн айлчлалд хийж байх үедээ хэлсэн үгийг ноён Расин Пилевнилиев энэ үеэр дурслаа. Болгар улс Бүгд найрамдах Хятад ард улстай худалдааны өндөр түвшинд харилцаагаа хөгжүүлсэн бол за өмнөд Солонгос, Япон улстай энэ чиглэлийн харилцаа хөгжиж байна. Цаашид Болгар Монгол гэсэн худалдааг бий болгох хэрэгтэй гэсэн санааг тэрээр илтгэлдээ тодтогсон юм. Бүгд найрамдах Болгар улс нь мэдээллийн технологийн салбарт дэлхийд 3 дугаарт үнэлэгдэх хэмжээний хөгжилд хүрсэн. За бага зардалаар өндөр технологи эзэмших чадвараараа Европт тэргүүлж байна. Тухайлбал хожуу байгуулсан метротой ч Европын орнуудаас 3 дахин хямд өртгөөр байгуулсан нэг дор 500 хүнд үйлчлэх хүчин чадалтай. Хөдөө аж ахуйн салбарт ч муу ялгаагүй хямд зардлаар онсон шийдэлтэй техник технологиг нэвтрүүлж байна. Ялангуяа эрчим хүчний салбарт мөн твдээ хамгийн олон их усүрээс эрчим хүч гаргаа авдаг 2020-оос 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний нэг хүнд ноогдох үйлдвэрлэлээрээ Европта тэргүүлэх зорилтыг тавьжээ. Мөн уул уурхайн салбарт алт зис цайрын боловсруулах үйлдвэрлэл хөгжсөн. За энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаа илэрхийлж байна. Европын ухаалаг тээврийн төсөл гэгчлэн томоохон төслүүдэд оролцож байгаа. За нийгмийн хувьд Freedom байгууллагаас гаргасан судалгаагаар ардчлал амьд хөгжиж байгаа орнуудын жагсаалтад багтжээ. Европын стандарт бүрэн нэвтэрсэн Болгар улс мөнгийг үр ашигтай зарцуулах сайн түвш болж чадна гэж ноён Пилевнилиев илтгэлдээ онцлсан юм а. 10 оны үед бараг 100 мянган долларын хэмжээнд хүртэл харилцаа бол буурсан бол одоо 10 хэдэн сая долларт өнгөрсөн жил гарлаа. За ингээд миний ойлгож байгаагаар бол тун 100 сая доллар бол зүгээр ингийн асуудал болчих байхаа гэж бодож байна. Тэгвэл хоёр жижиг орны оронд дахиад нэг иймэрхүү хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явчих юм бол ажил төрөл ахих байх гэж бодож байна. Уул уурхайн салбарт нэлээд том хөрөнгө оруулалт хийгдсэн төслүүд бол хэрэгжих болно гэж ингэж ойлгож байна. Бүгд найрамдах Болгар улстай хамтарсан үйлдвэрлэл эрхэлж томоохон төслүүдэд түншлэх боломж бүрэн нээлттэй байна. Гагцхүү Европын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай манай үйлдвэрлэгчид тулж байгаа юм. Үүнээс гадна бизнес хөрөнгө оруулалтын эрх зүйн орчнооч төвлөржүүлэхэд анхаарах хэрэгтэй Болгарын төрийн тэргүүний тавьсан илтгэлээс анзаарэгдэж байсан юм. За Болгарын хувьд бизнесийн орчны даатгал төгс хөгжсөн. Дээр нь төрөөс бизнесийг дэмжсэн бодлого барьж хөгжүүлдэг байна.